Төв талбайд 12 сарын 4-өөс эхэлсэн жигсаал өнөөдрийг хүртэл 19 хоногтой үргэлжлэн явагдаж байна. Жигсаалын эхнээс үзэл бодлоо илэрхийлэн төв талбайд олон хонсон залуусыг сүүлийн үед их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл явах боллоо. Харин үүнд залуус игдүүцэж харлуулах үйл ажиллагааг зохион байгуулалтаа явуулж байгаа учраас хуулийн байгууллагад хандна гэдгээ илэрхийллээ. Яг манай хэд би энэ ч өчнөө онсон цогтой байсан хүнийг хүмүүсээ танин тэр хүн бол нөхцөлж явах үеийн зураг морган дээр бол огт байгаагүй. Тэгчингуудаа бид нарыг харлуулахын төлөө нөхцөлхийн бол 300 мянгыг өгнө гэсэн гээд тэгэд мөнгө авмаар байна бид нараас гээд тэгж байгаа. Үгүй бид нар тийм юм огт тараагаагүй. Бид нар зүгээр зөв зүйлийн төлөө явж байгаа болохоор бид нарыг харлуулахын төлөө бүхнээ зориулна. Эднэр яг үүндээ энэ 30 жил төр өдөрсөн хүмүүс бүгд урвагч нар эднэрийг дахиж гарахааргүй урвагч үүсгээргүй тийм тогтолцооны төлөө бид нар явж байгаа. Нэг ч яахгүй. Би бүр өөрөө харчаад бүр шоконд орлоо сая. Ямар санд бүр би 300 сая төгрөг авах ёстой гэсэн чинь хажуунаас нэг залуу лайв хийгээд наа чин байсан гэдэг айраад би бүр хөөе би чамайг чараагүй гэж сая хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр хувцас тайлсан иргэн би чамайг хараагүй гэдэг юм. Би энд өөрөө яг 15 хонсон 111 рүү ачигдсан хоёр эмэгтэйг нэг нь байхгүй юу. Тэгсэн чинь 111 дээр би чамайг хараагүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юу гэсэн үг вэ? Бүр цаасаа захиалгатай л байгаад байна. Бидрийг яаж харлуулж яаж унгаах боломж вэ те? Энэ жигсаалыг яаж хурдан тараах уу? Энэ нэгийг одоо яаж нэр хүндгүү болгох уу те? Ерөөсөө л ийм бодлого уусаа цаагаар уусаа явагдаад байна. Одоо энэ зинда цэгийн дээр одоо бидний зургийг тавингуудаа ингээд гүтгэлгийн чинэртэй ингээд нийтлэл хийцэн байгаа байхгүй юу? Одоо ингээд би энэ бүгдийн скриншот хийгээд авцсан байгаа. Одоо энэ ташрамд хэлгээ энэ нөхдүүдтэй бид нар шүүхээр заргалданаа. Энэ одоо бүх сайтуудыг би скриншот хийгээд авцсан. Та нар ингэж баримт нотлогоогүй ингэж худлаа мэдээл тарааснараа бидний нэр хүндэд асар их халдж байгаа учраас одоо бидэрт та нар шүүхт өгнө. Одоо энэ сайтууд бүгдийн шүүхт өгнө. Тэгээд нэр хүндээ сэргээлж аавна. 300 мянган төгрөг өгвөл одоо энэ хараа. Энэ нөхрийг монголчууд сайн хараад ав. Энэ нөхөр хаа байна? Одоо энэ хараа. Биш мик нь ойртуулчих болоо юу ярьж байгаа те. 3 няс хүүхдтэй хүн. Бид нар дандаа мөнгөөр жигсэж байгаа. Бүлээн мөнгөний улгаач нар байгаа. Тийм үстэй. Хүсэл төргийнхөө төлөө явж байгаа бол хамаа байж заа юу. Гүү. Зүгээр чи зүгээр. Одоо энэ нөхрийг бас одоо яг юу болоод байгаа гэж сайд браун. Зүгээр заа юу. Босоод худаа. Би нэг жигссэн, хоёр жигсэж болно заа юу. Заа юу. Хаа 300 мянган төгрөг өгнөгээд бид нар бүгд алга болсон. Тийм үстэй. Мөнгө авсан цогцчоос нөхдүүд хаана байна гэж орилоод тийш. Энэ хараа. Хараач юм. Тэгээд нэг иймэрхүү байдал. Энэ хүн нөхдүүд одоо ингээд бас бидний дундуур орж иж хотлоо. Одоо энэ хүн бид нар олж байгаа. Ямар утгатай юм бэ? Хайпрын аав. Байгаагүй шүү. Байгаагүй. Би одоо дөнгөсөн Джеки Чаны гоё кинонууд гэдэг нэг юм одоо юу вэ? Энэ одоо дөнгөсөн цагийн өмнөд ийм тавьсан байна. Улс төрийн намуудад тавцаа. За энэ маш том харлуулж байгаа шүү. Би одоо шорон оронгоор өдөөс явж үзээгүй. Цагдаа сэргийлгээс баг явж үзээгүй нэг одоо ингээд ялтангууд гэдэг ингээд тавьсан байна. Мөнгөний жигсэгчд гэдэг ингээд яг одоо би энийг цагдаагийн байгууллагад өгнө өргөл гаргана. Энд ч байгаа 5 залуучууд бүгдээр нөхцөлсөн залуучуудыг бас мөнгө авсан гэдэг байгаа. Энэ залуучууд бүгдээр нь хэвлэлийн баг хурлын нэ. Хүнийг ингээ харлуулж болдго юм уу? Одоо ингээ нөө сайтаар авим ингээ өөртөө юугаар пэйж утсаараа харлуулцдаг. Тэрний араас явдгүйгийн харгаа одоо энэ ч гарч байгаа шүү. За энэ үнэн угаасаа үнэн тулаагүй гүйсэн гэдгийг хайчингууд тэгээд бүр даварцсан те. Зүгээр нэг ингээ харлуулаа байж идэг. Намайг ингээ үнэхээр харлуулсан энэ. Би яаж хайж байгаа олон энэ нөхрийг энэ хин яг ямар нөхөр ихэд тавьсан. Заавалгаа харилцаг нь хүлээлгэж би салсан шүү. Үгсэн уг төрийн энэ араа төрийн шоронд ял идэж байсан ялтнууд гинэ. За би амьдралдаа өстөө нэрэ те шорон орон байдгаа би цагдаач мэдүүлэг хийж өгж үзээгүй юм шүү. Тэгэж ийм амир ээж болохгүй шүү. Цагийн өмнө тавьсан байна. Ингэж хүнийг ингэж харлуулж идэг. Чи жинхэнэ энийг тавьсан нөхөр чи заяа. Чи жинхэнэ писта торол.